Хүлээж авах сургуулийн агроэкологийн сургуулийн дендроэкологийн лабораторийн тухай тавьж танилцуулга хийх. Дендроэкологийн лаборатори маань 2021 оны 1-р сард багаж тоног төхөөрөмжүүдийг хүлээж аваад 2021 оны 6 сард аль бие сор нээлттэй хийгээд одоо үйл ажиллагаа жигдрээд явж байна. Энэ лабораторийн гол зорилт нь болохоор модны жилийн цагираг судлалын нарийвчилсан судалгаануудыг хийх. За түүн дээрээ үндэслээд суйрлаад салбар дундын маш олон чиглэл салбараар нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын түвшинд хийж гүйцэтгэх боломжтой байгаа. Түүнчлэн лабораторийг түшиглээд бакалаврын түвшний дендро хорнологийн хичээл, экологийн хичээл гээд олон хичээлүүдийг явуулахаас гадна агсан түвшний судлаач оюутнууд маань лабораторид ажиллах, судалгааны нарийвчилсан судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой байгаа. Холбооны бүгд найрамдах Герман улсын Фрайбургийн их сургуулийн Applied Vegetation Ecology гэсэн салбарын эрдэмтдтэй хамтраад Германы Volkswagen сангийн санхүүжилтээр судалгааны төслийн хүрээнд энэ лабораторийг байгуулсан байгаа. За одоо бидний харж байгаа багаж бол Lin5 гэдэг багаж. Энэ багаж маань хамгийн сүүлийн үед олон улсын түвшинд модны жилийн цагирагыг хэмжих, түүнийг наривчлан боловсруулах энэ чиглэл дээр хэрэглэгддэг багаж, компьютер суурьтай хэмжилтийн багаж тоног төхөөрөмж, модны жилийн цагираг болон бусад ургамлын өсөлтийг хэмжих, тэр хэмжилтүүд нь дэлгэцэн дээр юм график байдлаар гарч ирэх, түүнтэй холбоотой боловсруулалтуудыг хийх боломжтой. За энэ багаж маань Германд үйлдвэрлэгдсэн, дээрээс нь Leica маркийн камера микроскопоор тоноглогдсон. Тэгээд дагаж ирсэн лицензүүд маань статистик боловсруулалтын SAP-ийн програм хангамж, Leica-гийн SAPO гэдэг програм хангамж лицензтэйгээ ирсэн ийм 17,000 еврогийн үнэтэй компьютер суурьтай багаж байгаа. За энэ багаж маань сургалтанд хийгээд судалгаанд бол хэрэглэгдэж байгаа үндсэн багаж маань байна. Ургамлын анатомийн чиглэлээр судалгаанд хэрэглэдэг VSL Core Microtome гэсэн Core Microtome-ыг авсан. Энэ микротом маань хутганыхаа эрийг солиод ургамлын болон бусад бүрэлдэхүүн янз бүрийн хэсгүүдийг маш нарийн макрометрийн хэмжээгээр зүсэлтийг бэлдээд бэлтгэцүүд гаргаж энэ бэлдсэн бэлтгэцүүд дээрээ зураг авах, анатомийн шинжилгээ хийх, бусад ургамлын болон амьтны дэсүүд дээр анатоми, физиологийн судалгаа явуулах, зургийн анализ хийх боломжийг бүрдүүлдэг байгаа. За энэ багаж маань одоо манай улсын хувьд бол хамгийн анх манай сургууль дээр ирсэн хэрэглэгдэж байгаа багаж. За эдгээр багажууд маань одоо гол үндсэн багажууд маань байна. За түүнчлэн бусад гэрлийн микроскопууд, хээрийн судалгааны ажлын хэмжилтийн мод судлалын ургамлын хэмжилтийн багажууд ирсэн. За ингээд энэ лаборатори бүрэн тоноглогдож үйл ажиллагаа жигдэрснээр бид бакалаврын болон агсан шатны, ялангуяа агсан шатны судлаачдын судалгааны ажлыг лабораторид хийх, олон улсын хэмжээнд хүртэл боловсруулах бүрэн хүчин чадалтай болж байна. Лабораторийн судалгааны ажлын үр дүнгуудээр ойрын ирээдүйд олон улсын хэмжээнд бүртгэгдэх өгүүлбэрүүд хэвлэгдэнэ гэдэгт найдаж байгаа. За ерөнхий өртөг маань багаж тоног төхөөрөмжийн өртгүүд маань нийлээд 130 гаруй сая төгрөгийн үнэтэй багажууд хүлээж аваад лабораторийнхаа үйл ажиллагааг эхлүүлээд байж байна.